бичлэгийг та бас товчхон хэлээд өгөөч. Харахад бол одоо сүүлгүй Монгол хонь нь бол том сүүлтэй байгаа даа тийм. Нөгөө нэг том сүүлтэй шүү дээ. Одоо нэр сүүлгүй. Баг гарах норм ам өндөр. Одоо манай дунд улс танаас суу. Өнөөлөө бүх дундас нэгт орж махны гаралтай нэгт орж очихсон. Өнөөч одоос 24 сар болж байгаа. Мөн одоо жинээр нөгж готон 5 гэлгар бас таш. За энэ Монгол хонь бол нутгийн Монгол хонь боднол өн хачаар өрчүүлсэн дараа гасгүй. Одоо сүүлгүй. Одоо манай алсанд Монгол хонь голдох сүүлтэйгээд их голж мах гарах норм доорч. Одоо боднол нөхөр ячиж өрчүүлээд одоо нэм дүүмэн хонь гараад авчих. Зэн хооронд. Одоо энд гүм ингээд сая одоо Монгол хоньыг Өмнөд Африкаас авч ирсэн хувцастай одоо хуцтай релизжүүлээд дундаас нь гарч иж байгаа релиз гүмэн гэдэг хонь юм байна. Энэ хоньны одоо Монгол хоньнаас бол релизжүүлэхээр махны гарц нь яг яаж нэгдэж байна? Махны гарцуул Монгол хоньнаас усгүй 6 кг илүү. 6 кг. Одоо энэ дотор сүүл үг болчихно. Бүдүүн сүүл одоо үгүүлээ. Одоо охор сүүлт. Мах гарах норм өндөр. Өг бие өсөлт тордог. Өг хийтэн дэл ихсэн. Манай дээр нотоос их хийдэг ажтай. Нотод их тоордог. Одоо би ойлгохдоо Өмнөд Африкаас авчирсан хуц бол одоо эрс дэс суурай салтай одоо манай Монгол орны хүүдэн цаг агаарт бол бас тийм сайн зохицохгүй болов гэж бодоод байна. Энд бол нөгөө нэг Монгол одоо хонтойгоо релизжүүлээд гаргаад ирэхээр одоо цаг агаартай илүү тохирсон ийм одоо үйлдвэрийн хань гарч иж гэж ойлгож байна. Тийм. Одоо нөр учир нэг суудар махны өмнө ачсан дээр дүүгээр одоо өхөнд бол манай Монгол юм чинь. Энэ орчин дээр яхад идэж уусхтал одоо өвчин гөм тараас ирүүлсэн. Зон гарсан дүүмэн ханд бол одоо ангын саавхаа юм чи. Өнөө нэрэж өрсөлдөл. Зон өн хануулаад 2 настай. 2 настай шүдний хэнэ. Оч. Одоо өнөөр очиж үлээ. Өнөө ангны алжсан дээр дүүмэн мөрлөө. Өөртөө одоо хар уур гаргаж авчихсан. Одоо ойлгомжтой тайлбарлуулах нөгөө Өмнөд Африкаас авчирсан хуц за Монгол хоньтой релизжүүлсэн дүүмэн хоньыг Англиас авчирсан саат гэдэг үйлдвэрийн хоньтой ахиж релизжүүлээд 3 дугаар үеийн релиз хонь гаргаж байгаа юм одоо селекц хийж байгаа юм үйл явцыг бол бас тайлбарлаж байна. За энэ хоёрын голоос ахаад релизжүүлээ ахаад хонь гарч байгаа тийм ээ. Одоо хар сул гэдэг нь шүү дээ. Тал нутгийн хар сул гэдэг нь шүү дээ. Ийм хар хонь гардаг юм байна. За тэр одоо яг тэр тал нутгийн хар сул гэдэг хар хоньны донцлын талаар та бас хэлээд өгөөч. Махны гарц нь бол нэгдүгээр маш сайн юм гэж байна. Махны гарц өндөр. Одоо мөн 10 сар болж байгаа. Урагч та. Энэ 10 сар болж байгаа бүднүр одоо хошоод л доорон бүднээс 14-т хошиж адлын ижиж хамтарч. Зөний мах 4 сар тарахсгүй 50 кг. 50 кг-аас одоо манай 100 шүү дээ. 50 кг-аас 25 кг мах. 4 сарт. Өнөө онцлог юм аа уух бага. Хар мах илүү. Уухан бага. Одоо яг энэ уран Монголын нотуудад бол одоо маш олон үндэстэн маш олон яснууд амьдарч байгаа. Дээр нь бол Монгол хятад үндэстнүүд хамтран амьдарч байгаа. Тэгээд энд нэг бизнесийн онцлог байгаад байгаа нөгөө хотбот буюу манайхны хэлдэг нэг халуун тогооны шүлний махыг энэ одоо фермерийн одоо аль одоо амдын жиг ихтэй хань гаргахыг хичээдэг юм байна. Тэгээд худалдаа авах сонирхол нь бол аль болох өөхгүй юм хар махыг одоо зах зээлд нийлүүлэх юм сонирхол байдаг учраас одоо юм сүүл бахтай аль болох махны гарч ихтэй үйлдвэрийг бол ингэж фермерийн аж ахуйг эрхэлж ингэж гаргаж авч селекцэж хийж байгаа юм эрчимчсэн бол аж ахуйн фермерүүд бол яг энэ бүсгүйтэй одоо ажилт юм байна. Одоо энэ жишээ нь энэ тал нутгийн хар сул гэдэг нэртэй энэ хоньны махны одоо 1 жин буюу 500 г 1 жин ямар үнэтэй бодлоо гэж байна. 1 жин манай юм холж хүмүүнээ 1 кг даа 1 кг даа 65 төгрөгийн төв. Дунд босын зоос. 65 1 кг. 1 кг. 65. Одоо ингээд энэ яг энэ баруун баян шүүний ойр орчин байгаа фермерээр одоо хашаалаад одоо амьдрал ахуйгаа залгуулад явж байгаа малчин өхөд бол маш олон байгаа байна. Энэ одоо мэдээж одоо бэлчээрийн мал аж ахуй бол энэ бүс нутагт дээр нь харцангуй багассан бүгд яг энэ эрчимчсэн мал аж ахуйгаа яваад орчин байна гэж ойлголоо. Тэгэхээр энэ нөгөө газар тариалангийн бүс нутагтайгаа бас ихчэд орчдөг учраас малын тижээлэнтрээ татаж аваад бэлтгэх бас арай дөхөн байдаг уу ямар хөө байдаг вэ?
Одоо бид маань дотгодоо бас одоо нэг хагас жил болно. Өнөө хэрт жагаа хагас жил болчиход байна. Одоо бид нь утгаар болж байгаа. Зэн яг хэрт жагаа чиний тэр зарлагч өндөр болчихно. Халин чи зардал өндөртэй. Цааш нь утгаар болчиход тэр ус зардал баг. Гэхдээ энэ нь бол зардал өндөртэй байдаг ч гэсэн нөгөө фермерийн эрчимцэн мал аж ахуй эрхэлж байгаа учраас нөгөө тараг твэрийг болоод их хурдан хугацаанд авч юм тийм. Энэ нь бол нөгөө цаг хугацаагаа хэмнээд махын гарцсан нэмэгдээд ихээр